За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ төгөлдөр хуурын анхан шатны 1-р хичээлийг үзэж эхлэх нэ. Өнөөдрийн сэдвээр төгөлдөр хуурын үүсэл хөгжил, төгөлдөр хуурын төрлүүд мөн төгөлдөр хуурын ерөнхий ойлголтуудыг үзэх нь байна. За тэгэхээр төгөлдөр хуур үүсэн бий болохоос өмнө төгөлдөр хуурны оронд клавесин гэдэг хөгжим хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь төгөлдөр хуурнаас юугаараа ялгаатай вэ гэхээр яг гитар шиг клавесин нь утсаа татаж аялгау гаргадаг байсан бол одоогийн төгөлдөр хуур нь халахаар утсаа цохиж дуу гаргадаг ийм онцлогтой байх нэ. За төгөлдөр хуур үүссэн яг он сарыг 1709 он гэж үздэг байна. За тэгээд бидний мэддэг төгөлдөр хуур 2 төрлийнх байдаг. Эхнийх нь мэдээж том төгөлдөр хуур буюу гранд пиано мөн роял гэж нэрлэдэг. За энэ төгөлдөр хуур нь болохоор ихэвчлэн мэрэгжлийн төгөлдөр хуурын танхимуудад байдаг. Хоёр дахь нь буюу ханийн төгөлдөр хуур нь ерөнхийдөө гэрт илүү тохиромжтой байдаг ахнэ. За төгөлдөр хуур сурч байгаа хүний хамгийн ихэнд мэдэж авах ёстой зүйл бол яах аргагүй суульд болон гарын байрлал байдаг. За хэрвээ гарын тавилыг мэрэгжлийн багшаар заалгахгүй буруу сурснаас явандаа хөгжмөө тоглоод явж явах явцад гарт жижиг бэртэл буюу гар илүү өвдөж эхэлдэг байгаа. Тэгэхээр заавал гарын байрал, гарын тавилыг мэрэгжлийн багшаар заалгах ёстой. За одоо харин бүгдээрээ төгөлдөр хуур тоглоход мэдэх суур ойлголтуудыг ерөнхийд нь авч үзье. За төгөлдөр хуур нь нийт 7 октавтай, 1 октав 5 хар даралт, 7 цагаан даралт байдаг байна. За октав гэж яг юу хэлээд байна вэ гэхээр нэг нотноос эхлээд дээш өгсөөр эхэлсэн тухайн ноттойгоо ижил нотон дээр очих тэр хоорондын зайг октав гэж нэрлэдэг байгаа. За энэ дээр мөн зурагт харуулсан байна. Энэ сумны доторх зайг, энэ тухайн зайг 1 октав гэж тооцдог. За тэгэхээр төгөлдөр хуурт нийтдээ 7 октав байдаг байна. За одоо харин бүгдээрээ тэр 7 октавыг нэрлэж суръя. За ягаан өнгөөр ялгаж харуулсан маань контр октав, чернелийн ягаанаар ялгасан нь их октав, цэнхрээр харуулсан байгаа маань бага октав, ногооноор харуулсан байгаа маань 1-р октав, шар дээр 2-р октав, улбар шар дээр 3-р октав, улаан дээр 4-р октав байна. За иймээс төгөлдөр хуур нь бусад хөгжмнүүдийг бодвол хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өргөн дугааралтай хөгжим байх нэ. За одоо төгөлдөр хуур тоглож байгаа хүмүүс гарын хурууга нэрлэдэг. Эрхий хуруу, долоовор хуруу гэж нэрлэхээс илүүтэйгээр 1, 2, 3, 4, 5 дугаар хуруу гэж нэрлэдэг байна. За энэ зурагт харуулсанчлан эрхий хурууг 1-р хуруу, долоовор хурууг 2-р хуруу, дунд хурууг 3-р хуруу, ядам хурууг 4-р хуруу, чигчи хурууг 5-р хуруу гэж нэрлэдэг байна. За зохиол тоглоод эхлэхлээр зохиол дээр минь тухайн нотон дээр хэддгээр хуруугаар тоглох ёстой вэ гэдгийг ингээд хурууны дугаараар тавьсан байдаг учраас хурууны дугаараа маш сайн цээжлэх ёстой байгаа шүү. За ингээд манай 1-р хичээл дуусч байна. За хамгийн их анхаарах ёстой зүйл бол альва хөгжмийг сурч байгаа хүн үдсийн хичээл болгоно цаг тухайд нь цээжлээд явах ёстой байдаг байгаа. Хэрвээ хичээлээ цээжлэхгүй цааш явах юм бол цааш явах ямар ч боломжгүй байдаг. Ягаад гэвэл цаашаа явах дэлгэрүүлж үзэх хичээлүүд маань эхний хичээлүүд дээрээ суурилж өгдөг учраас хичээлээ цээжлээгүй улмаас хоцрогдол үүсэх өндөр магадлалтай байдаг учраас хичээлээ сайн цээжлээд үзээд яваарай. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. Үзсэн хичээлээ сайн давтаарай.